одоо ингээд ер нь яг ингэх хэвээр юм шиг. Ярихтаа хүртэл бүр аюу бодлоготой ярьж авахгүй бол ярианы алдаанаас болоод бид нар бас ирээдүгөө бүтээгээд чи тэр ярьсан зүйлүүд одоо биднэрт бүр аюу ихээр нөлөөлж байгаа тийм ээ. Тэгэхээр ялангуяа бүр ингээд нэг аюу их эрчим гаргаж ингэж хумсартаар ярьж байгаа зүйлүүд бол бүр илүү нөлөөлт юм байна гэд би хараад байгаа байхгүй. Зүгээр жижиг сажиг юмнууд ярьж исэн ч тэр нь угаасаа багасаа нөлөөлөх л баг. Тэ бүр яг ингэж эрчим ихтэй ингэж ухамсартайгаар ярьж байгаа зүйлүүд бүр аюу их нөлөөлт юм байна. Бүр өндрөөр бүр цар хүрээ бүр амтайгаар бүр 90 тойрны хүмүүст хүрсэн нөлөөлж гараад байна. Тийм болохоор тэгэл жижиг ч гэсэн юм ярихдаа хүүхдүүдтэйгээж байхдаа муудалцсан үедээ ч ер нь альва алдаатай үгийг гаргахгүй байх тал дээр хичээж байхгүй. Нөгөө эрчим ихтэй үг гарсан үед бол тэгээ заавал биелээ болдог. Энэ дээр заавал тэр нөгөө бөөл ам удан юу эдэс ирсэн сэрэгүүдээс хамаагүй. Тэр мэдчихээ мэдээгүүдээ асаамаа. Хэр эрчимтэй гарч байгаас би чинь л. Тэгээ бид нараас нөгөө яг ууралж байгаа үедээ бас аюу эрчимтэй байдаг шүү дээ. Тэгэхээр бас тэр үедээ хэлж байгаа үгээ бүр хэр хэлмээр байсан зарим үед тайлгж авахгүй. Тэр үеийн үг бас аюу хүчтэйгээр нөлөөлөх магадлалтай бай. Эсвэл яг энэ үгийн давтамж гэдэг. Үгийн бодлын энэ нөлөөд бүр аюу их нөлөөлтэй байна. Амар. Үргэж бодлооч болгоомжтой байна. Заримдаа ялцчих бүр тавцсан юм шиг. Тэгэл хэзээ хэлсэн хаана л би юу хэлж вэ гэж орлоо. Одоо нөгөө бороо л гэж ярина шүү дээ. Бороо гэхээр өөрт болон өрөөлд хэрэггүй зүйл бол бороо болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр өрнөлөөтэй зүйл буруу болно. Тэгэхээр яг нэг гаргаад хэлчихсэн бол тэрийг хойноос нь яг энергиэрээ ч юм уу бодлороо ч юм нэг жоохон хойроож бодлол жоохон ч юм уу юмнууд ямар хэмжээтэй байдгийг чиний гарч байгаа сэтгэлээс ялгарч байгаа тэр энергиэр яг хойрч болох л тий. Эсвэл хэлсэн хойно хизээ хойно заримдаа ойлгож шүү дээ. Ухаарна шүү дээ. Бид тэр үед тийм юм ярьсан юм. Тэгээд одоо тэр буруу гэх үгнүүд бодлоод урсаж гарахад юу нөлөөлдөг вэ гэхээр тухайн үеийн хүний эрчим энерги нь уналттай байгаа үед тийм зүйлүүд аюу урдан гардаг. Бараг тийм зүйлүүд гарахад нөлөөлдөг. Уналтгүй өндөр эрчимтэй ч юм уу өндөр хэмжээст уналтгүй ингээ байгаа үед тийм зүйлнийх орж ирээд байдаг. Тийм сөрөг зүйл, буруу зүйл, хин нэгний гомдоох уу ууралсандаа бохомдсандаа гаргасан тэр янз бүрийн үгсүүд уналттай үед л тийм юмнууд тохиолдно. Эсвэл уналтгүй үед бол гарч ирдэг. Тэгэхээр яаж бас унахгүй хичээх хэрэгтэй вэ? Гэдэг зүйл дээр бас анхаарал тавих юм бол одоо тэр бодтаа дэсвс гэдэг хүмүүс чи ер нь л барагтаа бол уурлаж бохомдож байгаа.
хажууд нь хичнээн 1000 төмөн хорон санаатай хүн янз бүрийн хэлжсэн чинь тэрийг зүгээр тайлаад авнаар хүлээж авч идэв штэ кино минан дээр. Тэгэхээр тэр шиг л тэр нөө эрчмийн уналтанд орохгүй гिचэх юм бол тэрийг урсгаад гараад яахгүй юм. Эрийн уналтанд орсон бол бид нар чинь дараа нь бодоод ийм ингээ хэлчлээ барьж авч чадхааргүй юм алдсан байдаг штэ тий. Нэг Будда Иесусгийн одотор гэгэрсэн хүмүүс чинь бүр гэгэртлээ дандаа сайн байсан уу гэвэл бас бодлаа тий. Яг одоо үед л хамаг сайн байсан, гоё хэлсэн, одоо нэг амгал сайн үрлээд энэ тэнтэс нь биднэрт хэлээл ойлгуулад байгаа боловч гэгэртлээ хүмүүс чинь бас сайнтай муутал явсан баг. Мууч зүйлтэй таарж мууч зүйлийг хийж үйлдэж тэгэхээр яг чинь онес тантай муутай байж ажилтдаг гэдэг зүйл. Заавал тэр хүн болгоно сайн байгаа. Ихэнх нь дандаа нэг гэгэрсэн хойно хэлсэн үгнүүд байгаа учраас ялгаагүй л нэртэй л адилхан. Тэндээс ахаа гэтээ тэр гэгэрл гэдэг нь зүгээр л бүтээлийн нэг ямар ч зүйлийг эргээр харждаг. Тэр тайван өмсөртөөр хүлээж өмсрөл чадж байгааг нь хийгээл эндээс харахад өмсөрлөж чадталтай бас нэлээд явж байгаад тэр төвшин төрсөн.